Дэлхийн нийт бол одоо цахимжиж байна. Аж үйлдвэрийн төвдөр хувьсгал олон төрлийн одоо салбаруудад үйлчлэгээнүүд бол цахим хэрэглээ бол нэвтэрсээр байна. За одоо бүгдээрээ хамтдаа хууль зүйн салбарын цахимжилт сэдвийн хүрээнд ихтгэл тавих эрхмийг энэ тайзнаа огтон авах болно. Ингээд би та бүхнийхээ өмнө Монголын хуульчийн холбооны иргэний эрх зүйн хорооны тэргүүн нийслэлийн иргэний хэргийн давзаалах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүхийн инновац цахимжуулалтын хорооны ахлагч, за даваа доржигийн тайзнаа хүнтэй өрөх гэж байна. Түүний хувьд бол одоо энэ хууль эрх зүйн салбарт 24 жил ажилласнаас 20 жил бол одоо шүүгчээр ажиллаж байгаа ийм эрхэм байгаа юм аа. Хууль зүйн салбарын цахимжилт сэдвийн хүрээнд илтгэл тавих болно. За түүнийг бүгдээр хамтдаа халуун дөрөвтөө авцгаа эрхэм зөвшөө. За баярлалаа. Эрхэм хуульчид, зочид та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгэхээр бидний амьдарч байгаа 21-р зуун бол технологийн даяаршлын үе юм аа. За үүнийг дагаад бид дэлхийн хөгжлөөс хоцролгүй. За хөл нийлүүлэн одоо урагшаа алхахыг ирмэлцэх болсон. За манай улсын хувьд энэ технологийн дэвшлийг одоо амьдралд нэвтрүүлж төрийн үйлчлэгийг шуурхай хүртээмжтэй хүргэх, иргэдийн цаг хугацаа зардлыг хэмнэх, за төр иргэн хувийн хвшлийн байгууллагуудын одоо мэдээлэл солилцоог сайжруулахтай холбоотой олон ажлуудыг бол хийсэн тодорхой үр дүнд бол хүрсэн. За төрийн байгууллагууд эрүүл мэнд, боловсрал, банк санхүүгийн салбарууд, за мөн түнчлэн аж үйлдвэр, газар тариалан, уул уурхайн салбарууд технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд эхэлсэн. Энэ цаг үед хуулийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд бид дуу хоолойгоо нэгтгэх үү? Шигдээд үлдэх үү, шинжилгээг хийх үү? Бид бэлэн үү? Тэгэхээр энэ асуултын цаана дахиад асуултууд гарч ирж байгаа. За хуулийн байгууллагууд энэхүү дижитал шилжилтэнд бэлэн үү? Хууль эрх зүйн орчин маань бүрдсэн юм уу? За тэгээд бид өөрсдөө бас бэлэн байна уу гэдэг ийм асуултууд байна. За хуулийн байгууллагуудын хувьд өнгөрсөн жил Монголын хуульчдын холбооны иргэний эрх зүйн хорооноос санаачлаад шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт шинжилэлт хэлэлцүүлгийг бол амжилттай зохион байгуулсан. За шүүхийн ерөнхий зөвлөл, улсын ерөнхий прокурорын газар, цагдаа шийдвэр гүйцэтгэх байгууллагууд бол зохих төвшөндөө бол идэвхтэй оролцсон. Хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж хүргүүлсэн. Дээрх байгууллагууд цахимжилтыг идэвхтэй дэмжиж ийснийг би энд бас зориуд тэмдэглэн хэлмээр байгаа. Хуулийн байгууллагууд бол бас бэлтгэгдэж байна. За хэдхэн хоногийн өмнө хуульчдын холбоон дээр бас Америкийн нэгдсэн улсын Аризона мужийн дээд шүүхийн төлөөлөл ирсэн, бидэнтэй бол туршлагаа харамгүй солилцсон. Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороо, бүх шатны шүүхүүд хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоон дээр бол ажилласан. За бид эрүүгийн хэргийг бүрэн захимжуулах боломжгүй байна гэдгийг бол саяхны хүртэл ойлгож явж исэн. За тэр эд мөрийн баримтыг яах вэ гэдгээс ихсүүлээд. Гэтэл Аризона мужид эрүүгийн хэргийг бүхэлд нь бүрэн захимжуулсан туршлагыг бол харамгүй хуваалцаад ингэж явсан. За манай шүүхийн байгууллагын хувьд нэг жишээ дурдъя. Тэгэхээр Монгол улсын шүүхийн тухай хуульд шүүхийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгохтой холбоотой олон шинэлэг зохицуултууд бол орсон. Энэ хүрээнд 2022 онд шүүхийн ерөнхий зөвлөл, за шүүхийн байгууллагад мэдээллийн технологиг нэвтрүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Нэг үгээр хэлэх юм бол шүүхийн үйл ажиллагаанд цахим технологиг нэвтрүүлэхтэй холбоотой бариад явах замын зурагтай болсон гэсэн үг бид. Тэгэхээр бид e-filing буюу цахимаар мэдүүлэх, цахим хавцас хэргийг бий болгохыг зорин ажиллаж байгаа. Хэргийн оролцогч өөрөө хүсвэл цахимаар мэтгэлцээд явах тэр боломж нөхцөлийг бид нэр бүрдүүлсэн байх учиртай. Одоо жишээлбэл наадсах нь захиргааны хэрэг хян шийдвэрлэх ажиллагааны явцад энэ тендерийн маргаантай холбоотой
хэргийн нотлох баримтууд бүгд цахим болсон. Нэг хэрэгт гэхэд хэдэн мянган хуудас баримтыг цахимаар CD-н дээр хуулаад шүүх рүү хөргүүлж байгаа шүү дээ. За тэгэхээр дэлхийн улс орнуудын туршлага юу вэ гэж? Хуулийн салбарт машин сургалт, автоматжуулалт, хиймэл оюун ухаан энэ блокчейн технологийн дэвшлүүдийг нэвтрүүлснээр өөрчлөлт шинжилтийг бий болгосон олон туршлагууд бол байна. За үүний нэг тод жишээ бол энэ компьютерийн шинжилгээ ухаан болон статистик хоёртой салшгүй холбоотой технологийн шийдэл болох big data буюу их хөгжил. Тэгэхээр их хөгжлийн санг үүсгэснээр анханаас нь төрөлжүүлэн ангилсан тодорхой зорилгод зориулан төлөвлөсөн кодлсон тэр мэдээллүүдийг нэгтгэхэд богино хугацааны давтамжтайгаар олон үзүүлэлтээр боловсруулах, наривчлан задлах зэргээр маш хурдтай цаг хугацааны алдагдalgүйгээр ингээд боловсруулад байгууллагынхаа дотоод үйл ажиллагаанд бол ашиглаж байгаа. За нөгөө талдаа иргэд олон нийтэд мэдээлэх, оновчтой бодлого шийдвэр гаргахад ашиглаад явж байгаа. Тэгэхээр бидэнд эдгээр туршлагууд яагаад хэрэгтэй юм бэ? Мэдээж дижитал шилжилтийн цаана хүний оролцоог багасгах, хүнд суртал авилгыг арилгах олон хөшүүргүүд бол байгаа. Технологид ямар нэгэн төрөл садан найз нөхөд гэж байхгүй. Технологид ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Тэгэхээр хуулийн салбар хэдий ч энэ технологийн дэвшлийг амжилттай нэвтрүүлнэ. Тэр хэрээрээ иргэд олон нийт орон зай цаг хугацаанаас үл хамааран нэг стандартаар ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр нэвтэрч зөрчигдсөн эрхээс сэргээн тогтоолгох. За мөн шүүхийн үйлчлэгийг тэгш хүртээмжтэй авах тэр боломж нөхцөл бүрдэнэ. За нөгөө талдаа мэдээж хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаа ил тод. Өнөөх дуйлан шуугиан болсон маргаантай хэрэгүүд хаана явж байна? Аль шатандаа явж гин гэдэг мэдээлэл илүү нээлттэй болно. Энэ нь өөрөө шударга ёсны хүртээмжийн бас нэгэн гол хэмжүүр юм аа. Тэгэхээр байгууллагын төвчөнд хоорондын мэдээлэл солилцоо өгдөл дамжуулах үйл явцад бол интеграц хийгдэнэ. За big data-г үүсгэх, үүлэн технологид суурилсан дэд бүтцийг бий болгох, технологийн дэвшилтэд шийдлүүд, програм хангамжуудыг ашиглаад хүний эрхийн зөрчилгүй хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны шинэ цахим процессыг нэвтрүүлэх боломжтой. За мэдээж кибер аюулгүй байдлыг хангах, програм хангамж системийн хөгжүүлэлт, шаардлагатай төсөв хөрөнгө хүний нөөцийг бэхжүүлэхтэй холбоотой асуудал бол мэдээж нэн чухал байгаа. За тэгэхээр энд эрх зүйн орчин бүрдсэн үү гэж. Тэгэхээр хэдхэн жилийн өмнө манай улс олон улсын кибер аюулгүй байдлын индекс, дижитал индекс, дижитал өрсөлдөх чадварын индексээр бол бас нэлээд хойгоор байрт орж ирсэн. Тэгвэл 2021 оноос улсын хурлаас цахим багцуул батлагдсан. Ингээд бид бол урагшаага байр агсан. Цахим багцуул батлагдсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал хийдэл зөрчлийг арилгахаар 109 хуульд 3 сар орчмын өмнө өөрчлөлт оруулсныг бол бид бүгдээрээ мэдж байгаа. За энд манай иргэний процессын хуульд бол өөрчлөлт оруулсан. За бичмэл болон тэр цахим баримтад тулгуурлан тусгай журмаар түргэн шуурхай хянан шийдвэрлэх зохицуулт бол орсон байна. Тэгэхээр яг энэ цаг үед дахиад иргэн ирүү захиргааны процессын хуулиудад цахимжилттай холбоотой өөрчлөлт орохоор нэлээд эрчтэй яригдчихэж байгаа. Тэгэхээр энэ утгаараа хууль хоорондын зөв системчлийг бий болгох, хуульчдын болгоход энэхүү хуульчдын форум маань цаг үеэ олсон чухал асуудлуудыг хөндсөн, бидний бас хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон ийм чухал алхам болж байгаа. Тэгэхээр эндээс бид нэг зүйлийг онцлоод хэлэхэд цахим багцуул батлагдсантай холбоотойгоор кибер аюулгүй байдлын тухай хууль байгаа. Тэгээ миний судалж харж байгаагаар энэ бусад салбарын цахимч хууль явцаас манай хуулийн салбар арай онцлогтой байгаад байна л д. Энэ юу гэхээр бид нэлээд болгоомжтой хандаад байгаа. Аргагүй энэ бол мэрэгжлийн онцлог байх л да. Инкээс ч өөр байхгүй. Энэ бол зөв. Яагаад тэгэхээр энэ мэдээллийн аюулгүй байдлын цаана төрийн болон байгууллагын нөөц, хүний хувийн болон эмзэг мэдээллүүд алдагдах ийм том эрсдлүүдийг хуульчид маань уг нь тооцоолчод байгаа. За гэхдээ одоо бид энэ шалтгаанаар бас шигдээд хоошоо суух шаардлагагүй гэдгийг энд бас хэлмээр байгаа. Хууль эрх зүйн орчин бас тодорхой хэмжээнд бүрдээд явж байгаа. За нөгөө талаар энэ
шин технологийн шийдлүүд араасаа гарч ирж байна. Одоо бид заавал гадны компаниг болоо царайчлах хэрэг байхгүй болсон гэж үзэж байгаа. Манай үндэсний технологийн компаниуд, стартапууд маш сайн хөгжиж байгаа. Хэрэглэгчээс бүтээгч рүү биднийг хөтлөн яваа энэ сайхан залуучуудаа хуульчид бид нар итгэх хэрэгтэй. Тэд бидний итгэлийг алдахгүй гэж бодож байна. За тэгвэл бид өөрсдөө бэлэн үү? Та бэлэн байна уу гэдэг асуулт. Дээр дурдсан хуулийн байгууллагууд цахимжилтыг шин дэвшинд нэвтрүүлэхээр бол зорио ажиллаж байгаа. Иргэд маань ч гэсэн энэ технологийн дэвшлээс бол хоцрохгүй урагшлаад явж байна. Тэгвэл яг халуун цэг дээр нь байгаа шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа эрхэм шүүгчид, прокурорууд, за иргэдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахаар мэргэжлийн тусалцаа үйлчлэгээ үзүүлж байгаа эрхэм өмгөөлөгчид, хуульчид бид өөрсдөө энэхүү шинжилэлд бэлэн үү? Магадгүй зарим нь за би бол арайхандаа бэлэн биш байна. Эсвэл би энэ цахимжилтыг бас тэр болгон ойлгодгүй маа гэж хэлж магадгүй. Гэхдээ бид үнэн чанартай аль хэдийнэ энэ дижиталчлалын энэ догшин хар ширүүн шуурганы гол цөмөнд болцгоочод явж байгаа. Бидэнд ухрах зам байхгүй. Энэхүү цахим шилжилтийн хойно хоцрох ямар нэгэн үндэслэл бүхий шалтгааныг бид хайгаад олж чадахгүй. Тиймээс хуулийн салбарын энэ дижитал шилжилтэнд хуульч нэг бүрийн үүрэг оролцоо нэг чухал шаардлагатай байна. Энэ нь өөрөө мөн шударга ёсны хүртээмжийг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй. За наацхийн жишээ дурдъя. Өнөөдөр Инновац Чингисэн бүтээгдэхүүн үйлчилгээ амьдралд нэвтэрч зах зээл өргөжинд хэлснээр шин харилцаанууд бий болж байна. За үүнийг дагаад шин төрлийн маргаанууд ч гэсэн араасаа ихээр гараад байгаа. Цахимаар хийсэн одоо худалдаа арилжаа, интернетийн орчин дах маргаан, зэрэгт үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн ойлгож хамгаалах хэрэгцээ шаардлага хуульчдын дунд тулгараад байгаа нь бол нууц биш ээ. Мөн түүнчлэн цахим орчин дах энэ хуурамч мэдээллүүд гээд маш олон асуудлыг ярьж болно. Тэгэхээр иймээс бид цахим технологийн мэдлэгээ ер нь хуульчид маань дээшлүүлж одоо мэргэжлийн өндөр түвшинд тусалцаа үзүүлэх хэрэгцээ шаардлага байгаагаас гадна өнөөгийн зах зээлийн нийгэм орчин үеийн эрх зүйн одоо онолд үндэслэн хуулиа шинжлэх ажилд хуульчдын дуу хоолой үүрэг оролцоо нэн хэрэгтэй байгаа учраас бид энд хорон цуглаад байгаамаа. Дижитал шилжилтийн цаана байгаа олон асуудлуудын нэг чухал зүйл бол энэ хүний эрхийн асуудал байна. За үүнд хуульчид бид нар бас онцгой анхаарах ёстой. Наад зах нь кибер орчин, кибер орон зайд ажиллахдаа энэ мэдээллийн аюулгүй байдлыг зохих төвшөнд дор бүрнээ хангаж ажиллах шаардлага бидэнд үүсэж байгаа. Тодруулбал цахим орчинд ажиллах ур чадвараа бид нэмэгдүүлэх хэрэгтэй. Бүх зүйлийг технологи руу чихэж бас болохгүй. Бид өөрсдөө хариуцлага ухамсарлах ёстой. Байгууллагын төвшөнд юуг анхаарахын, ажилтан албан хаагчдын төвшөнд юуг анхаарах вэ? Энэ нь өөрөө мэдээж мэдээллийн аюулгүй байдлын том эрсдлийг үлэмж хэмжээгээр бууруулдаг зүйл юм аа. 100 гадхан жилийн өмнө хүн төрөлхтөн бүх мэдлэг мэдээллээ цаасан хэвлэлээр авдаг байсан. Одоо эргээд бодоход энэ маань маш их хязгаарлагдмал санагдаж байна. Харин одоо бид яаж өөрчлөгдөв? Бидэнд интернет гэдэг сайхан зүйл бий болсон. Тэгэхээр өнөөдөр бид хүссэн газраасаа хүссэн цагтаа ямар ч мэдээллийг нээлттэй авах боломжтой болсон. Би боломжтой гэдэг үгийг энд онцгойлж хэлж байгаа. Харин бид энэ боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадж гэнэ үү? Яагаад үүнийг хэлээд ийм гэхээр энэхүү дижитал шилжилт бол технологийн сорилт гэхээсээ илүү хүмүүсийн сэтгэлгээний сорилт юм байна. Хүмүүсийн энэ майндсет буюу энэ сэтгэлгээг өөрчлөн гэдэг бол өөрөө одоогоороо дэлхийн нийтийн том сорилт хэвээрээ байна. Учир нь бид нэг талдаа олон зуун жил хэрэглэд заншсан энэхүү цаасны хэрэглээг багасгахыг зорж байгаа учраас энэ бол амаргүй зүйл. За гэхдээ цахимжилт дижитал шилжилтийн эрен үетэй хөл зэрэгцэн хөл нийлүүлж алхах хэрэгцээ шаардлага бидэнд байна уу гэвэл байна.
За нөгөө талаар хүний эрх хэрэгчлөөг хамгаалах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн хараат тус хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд цахимжилт ихээхэн чухал ач холбогдолтой. Үүнийг дагаад хуульчид бид нийгэмд манлайл үзүүлэх үүрэг хариуцлагад тээж яваа хүмүүс. Шин технологид суурилсан шүүх хуулийн байгууллагуудын үйлчлэгийг иргэд тэгш хүртээмжтэй авч чадаж гэнэ үү гэдэгт бид цаашдаа онцгойлон анхаарч ажиллах ёстой. Эрхэм хуульчдаа, бид хандлагаа өөрчилж хуулийн салбарын цахимжилтыг бодиттой дэмжицгээе. Шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулцгаая. За ингээд эцэст нь миний ишлэх дуртай нэг үг байдаг, Чарльз Дарвины хэлсэн: хамгийн том, хамгийн хүчтэй нь тисэж үлддэг юм аа. Харин зөвхөн альва өөрчлөлтөд нийцэж чадсан нь үлддэг юм аа гэдэг үгээр илтгэлээ дуусгая. Баярлалаа тав.